2022 оны 10 сарын 16-ны өдөр 12 цаг 56 минут Америк улсын Вашингтон мужид түргэн тасламжийн 911 дугаарын утсанд хачирхалтай дуудлага ирдэг. Залгасан хүн юу ч ярихгүй байсан. Гэхдээ ямар нэг зүйл хэлхийг хичээж байсан. Hello? What's going on there? Okay, I'm going to get help started to you. Hold on for me for just a second. Do you know the address that you're at if I said it? Ярих боломжгүй амаа таглуулсан байгаа нь мөн ямар нэг аюултай байдалд ороод тусламж хүсэж байгаа нь тодорхой байсан учраас дуудлагыг авсан ажилтан уцаар дамжуулан дуудлага хийж байгаа газрын байршлыг тогтоосон ба Чэ Кёнган Ан Ёнсук гэх хосын амьдардаг гэр байсан. Тэгээд хосын гэрийн ойролцоо эргүүл хийж байсан цагдаа нарт мэдээлэлж эргүүлийн цагдаа нар шууд хосын гэрт очиход хинч байгаагүй. Гэр доторх нь ундуу сүндөө болж тэнд ямар нэгэн зодон хүчирхээлэл үлдэгдсэн нь тодорхой харагдаж байсан. Тус газар Америк улсын Вашингтон мужийн Солстон тойргийн захад байрладаг 50 мянган хүн амтай Лейси гих жижиг хот байсан. Намхан улс битүү ай модтой далайтай жоор үзэгдэх орчин сайтай энэ газарт ямар нэгэн гэмт хэрэг гарч байгаагүй. Нам гүм амгалан тайван хот байсан. 53 настай Чэ Кёнган болон түүний эхнэр 42 настай Ан Ёнсук нар нэг охин, нэг хүүтэй. Охин нь 20 настай, хүү нь 11 настай байсан. Эхнэр нөхөр хоёр хоёулаа Солонгос төрсэн бөгөөд Америкийн нэгдсэн улсад 20 жил цагаачлан амьдарч байж. Эхнэр Ан Ёнсук нь гэрийн эзэгтийн хуваар гэр орныхаа ажлыг хариуцдаг. Хүүхдүүдээ харахын хажуугаар хөгжмийн сургуульд хаяа төгөлдөр хурын хичээл заадаг байсан бол түүний нөхөр Чэ Кёнган нь Америкийн нэгдсэн улсын айрамд алба хааж байсан бөгөөд тэр үед орон нутгийн хамгаалалтын компанид ажилладаг байсан. Цэргийн амьдрал түүнд нэр төртэй хүн болоход нөлөөлж амьдралдаа арвин их туршлага оромжлуулах боломжийг олгосон. Гэхдээ тэр цэргийн алба хааж байх үеэрээ PTSD-гээр өвчлсөн. Энэ нь гэмтлийн дараах стрессийн эмгэг гэсэн утгатай. Байнга маш их стресстэй байснаас эсвэл аимшигтай зовлонтой үйл явдалтай нүүр тулах зэрэгээс авсан сэтгэлийн шархаас үүдэлтэй байдаг юм байна. Цэргээс халагдсны дараач уг эмгэг байсаар байсан бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам түүний зан ааш нь өөрчлөгцөөр гэр бүлийнхэнд нь хүртэл нөлөөлж сайхан харилцаатай байсан эхнэр нөхөр хоорондоо байнга муудалцах болж сүүлдээ Чэ Кёнган эхнэртэй гар хүрдэг болсон. 2022 оны 100 Ан Ёнсук нөхрийнхөө ааш зан хүчирхийллийг тэсэх харахгүй болж салах өргөдлөө өгсөн. Тэгээд эхнэр нөхөр хоёр төр тустай амьдарч Ан Ёнсук хоёр хүүхэдтэйгээ гэртээ үлдээж Чэ Кёнган гэрээсээ явсан. Гэхдээ Кёнганы хувьд хүүхдүүдтэйгээ уулзсан эсвэл угаалга хийн гэх зэрэг шалтгаанаар 7 хоногт нэг удаа гэртээ очдог байсан. 2022 оны 10 сарын 16-ны өдөр Ням гаригийн үд дунд Ан Ёнсук хоёр хүүхдийн хамт сүмийн цуглаанаа тараад гэртээ ирэхэд байшингийнх нь гадаа Чэ Кёнганы машин зогсож байсан. Тэр гуравч гайхаагүй. Угаасаа бүтэнсэн өдөр бүр угаалга хийхээр ирдэг байсан. Ингэж байн ирж байгаа нь Ёнсугийн хувьд бол түүхтэй санагдж байсан учраас энэ удаад ярилцаад бүр мөсөн гэрэлтэй цуцлан салцгаая гэж бодсон. Гэртээ ороод хоёр хүүхдээ дэлгүүр рүү явуулсан. Тэгээд нөхөртөөгөө хоёулахнаа гэртээ үлдээд ярилцахаар болсон. Кёнган, Ёнсук хоёр чочны өрөөнийхөө буудан дээр зугаад салалтынхаа талаар болон өмч хуух талаар ярьж эхэлсэн. Тэдний хувьд бол салалт дээр гарч байгаа хамгийн том зөрчил нь эд хөрөнгө хуваах байсан. Хөрөнгө хуваах тал дээр Кёнганы хувьд ихэнхдээ санаа нийлж байсан ч цэргийн тэтгэврийг нь хуваах тал дээр эсэргүүцэж эхэлсэн юм байна. Тэд яриагаа эхлүүлэхдээ хоорондоо ойлголцож, эвээр ярилцаж байсан ч цэргийн тэтгэврийн талаарх ярианаас хойш муудалцаж, хугацаа өнгөрөх тусам маргаан нь улам ширүүсж эхэлсэн байна. Ёнсугийн хувьд өмнө нь нөхрөө хит хэдэн удаа хүчирхээлэл үйлцэх хэрэгээр цагдаад өгч байсан учраас энэ удаад өөрт нь илүү давуу ирэх байгаа гэж үзсэн. Тэгээд хоёр хүүхдээ өөр дөрөө авч хөрөнгийнхөө талыг нь аваад зогсохгүй Кёнганы цэргийн тэтгэврээс нь хүртэл талыг нь авах хүсэлт гаргаж байсан юм байна. Харин Кёнганы хувьд цэргийн тэтгэврийг хуваах тал дээр бол огт санал нийлээгүй. Тэгээд Кёнган сүүлдээ чангаар орилж Ёнсук руу хараалын үгээр дайрч зандарч эхэлсэн. Түүний энэ байдлаас залхсан Ёнсук чимээгүй хоёр давхрынхаа унтлагын өрөөрөөгөө орсон. Өрөөндөө ороод хувцас солих гэж зогсож байтал Кёнган буюу нөхөр нь гинэд өрөөнд дотор орж ирснээ ямар ч эргэлзээгүй шууд Ёнсугийн зүг алхаж очоод гараа зангитан хүчтэй зогсон байна. Ёнсук түүний цохилтод тухайн алдан унсан. Энэ хооронд Кёнган Ёнсугийн ам болон нүдийг нь скотчдоод гар болон хөлийг нь бас
хүлж орхидог. Ингээд Кёнвон гэрээсээ түр гарсан. Энэ үед Ёнсог ухаан орсон боловч яг юу болоод байгааг тэр үедээ ойлгоогүй. Тэгээд өөрийнхөө нүд ам гар хөлөө боолттой байгааг нь мэдрээд нөхрийнх нь хүчирхийлэл энэ удаад хэрээ сэтэрч амьд нь хүрэх аюултай болсныг мэдээд хүлээсээ тайлах гэж оролцсон. Энэ үедээ гарынхаа бугуунд байгаа Apple Watch-ийн цагааг гинэт сансан. Тэгээд арай хийн найз руугаа болон охин руугаа тусламж хүссэн мессеж явуулсан ба дараа нь 911 руу залгаж тусламж хүссэн юм байна. 911 руу залгахад дуудлагыг авсан ажилтан түүний байршлыг тодорхойлж байсан учраас тэр уцаа салгалгүй хүлээж байсан. Яг энэ үед нь Кёнвон гаднаас орж ирээд Ёнсогийг нэг давхраас чирч буулгасан. Ингэхдээ эхнэрийнхээ гарт байгаа Apple Watch-ийн цагийг анзаарч 911 руу залгаастай байгааг нь хүртэл харчихдаг. Тэгээд гараас нь цагийг нь мултлан авч алхаар цохиж эвдлээд эхнэрээ дахин зодон ухаан алдуулсан. Мөн түүнд хүчээр мансууруулах юм хүртэл уулгасан байна. Дараа нь түүнийг машиныхаа багажинд оруулаад машинтайгаа байшингийнхан гаднаас хөдөлсөн. Түүнийг дөнгөж хөдөлж эхэлж байхад дуудлагыг авсан эргүүлийн цагдаа нар ирж таарсан. Цагдаа нар Кёнвонтэй маш ойрхон зурсан ч огт сэжиг аваагүй. Цагдаа нарыг очиход байшингийн хаалга цоочтой байсан тул хаалгыг нь тогшин дуудлага өгсөн эмэгтэй нэрээр буюу Ан Ёнсогийн нэрээр хичнээн дуудсан ч хариу өгөөгүй. Тиймээс дотор дуудлага өгсөн хүн аюултай байдалд байж болцгүй гэж үзээд хаалгыг эвдэн хүчээр татгаж орсон. Цагдаа нарыг байшин руу оронгууд шалан дээр эвдэрсэн цагнаас ахуулаад энэ тэндгүү хагарсан эзэсвэс байсан. Мөн байшингийн хойд хаалга болон гаражийн хаалганд онгорхой цагдаа нарыг орж ирээд удаагүй байхад гаднаас Ан Ёнсог, Чэ Кёнвон хоёрын хүүхдүүд нь орж ирсэн. Тэд маш их сандарсан байдалтай харагдсан. Цагдаа нар тэднээс гэрт юу болсон талаар асуухад ээж маань биднийг дэлгүүр ороод ир гэсэн. Тэр хойгуур аавтай ярих чухал яриа байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг гэрээс гарснаас 30 минутын дараа ээжээс тусламж хүссэн мессеж ирсэн. Бид дэлгүүрээс гараад гэрлүүгээ яаран ирж байхад аавын машин маш хурдтай хааныг тийшээ явж байсныг харсан гэж ярьсан байна. Ингээд цагдаа нар Ан Ёнсогийн бүртгэлийг дахин шалгах гад нөхрөө буюу Чэ Кёнвоныг өмнө нь хит хэд удаа цагдаад өгч байсныг нь олж тогтоосон. Цагдаа нар нэн даруй хажуу хөрс зэрэгэлдэх оршин суугчдаас байцаалт авч эхэлсэн. Бас гадаах камерын бичлэгт ч гэсэн эхнэрээ хүчээр машин цуулгаад авч явж байгаа нь бичигдсэн. Ингээд мөрдөгчөөд Чэ Кёнвоныг гол сэжигтэн гэж үзээд Вашингтон даяар яаралтай эрен хайх тушаал гаргасан. Харин яг энэ үед Кёнвон машинтайгаа харанхуй татсан ой руу дахин орж бүр гүн рүү тавхисаар гэрээсээ 11 км-ийн зайтай хүний хөлөөс зайдуу газар очиод зооссон. Битүү моддын сүүдэрт харанхуй татсан хүн байдгүй амьтан харагдахгүй чихөөц төрөм газар байсан. Тэд албан ёсоор гэр бүлийн баталгаагаа салгаагүй байсан ч нэг нь уужилж боломгүй том алдаа хийж нөгөөх нь томоос том сэтгэлийн шарах авч байсан. Чэ Кёнвон эргэн тойрноо эргүүлэн тойруулан харж байснаа хамгийн тохиромжтой санагдсан мод ботгүй хоосон талбайг сонгон авч тэндээ нөх ухаж эхэлсэн. Аимшигтай нь уг нөхөнд эхнэрээ хийх гэж бэлдэж байсан нь тэр байсан. Машин тэр газар ирээд дөнгөр зогсож байх үед нь Ан Ёнсог уг нь бол сэрсэн. Тэгээд Кёнвон нөхөө ухаж дуусмагцаа эхнэрээ багажнаас нь гаргаад гартаа хутга барин өөрийн гараар эхнэрээ хутгалсан байна. Тэгээд шууд ухаж бэлдсэн нөхрөөгөө хийгээд дээрээс нь шороогоор булж эхэлсэн. Ёнсог хутгалуулсныхаа дараа дахин ухаан алдаж биеийг нь хурж цанхиж эхэлсэн. Тиймээс түүнийг өгсөн гэж бодоод шууд нөхрөө хийж булж эхэлсэн. Шороогоор болж дуусаад дээрээс нь хүнд дүнзэн бот хүртэл тавьсан байна. Гэхдээ Ан Ёнсог амьд байсан. Болж байх үед нь нүхнээс хэрхэн амьд гарах тухай хүртэл бодож байсан бөгөөд дээрээсээ шороо хасгарч эхлэхэд ухаан орсон юм байна. Тэр үед нүхнээс заавал гарах ёстой гэж өөрийгөө зориулж байсан. Гэхдээ түүний хамрын нөхрөөр шороо орж байгаа нь амьсгалах аргагүй болгож байсан учраас Чэ Кёнвонд аль болох мэдэгдэхгүй хичээн толгоогоо хөдөлгөн шороог зайлуулах гэж хичээсэн. Аз олоход түүний энэ оролдлого амжилттай болж хамар руу орсон шороог гаргаж чадсан. Энэ үедээ мөн амьсгалах боломжтой бага зэрэг зай гаргаж чадсан. Тиймээс хэдэн цагийн турш шороонд ор булаастай амьд үлдэх боломжтой байсан юм байна. Чэ Кёнвон эхнэрээ маш их цоцсон, бас хутгалсан, мөн дээрээс нь мансууруулах эм хүртэл өгсөн болохоор түүнийг амьд үлдэх боломжгүй гэж бодоод гүйхэн ухсан байсан учраас Ёнсог амьсгалах боломжтой зай гаргаж чадсан юм байна. Кёнвоны хувьд энэ бүгдийг анзаараагүй. Ёнсогийн чэйжин дээр шороо улам хүчтэй дарж байгаа мэдрэмж өгч байсан. Дахин хүн дэм түүний дээр унаж байгаа нь мэдрэгдсэн нь өнөөх дүнзэн мод байсан. Удалгүй машины мотор асах чимээ ой дундуур цураадсан. Яг энэ дууг сонсоод Ан Ёнсог түүнийг явах гэж байна гэж бодсон.
Гэвч тэр шууд хөдөлгөл юм бол баригдана гэсэн айцтай байсан учраас баг зэрэг хүлээе гэж бодсон ч тэр дахин хүлээх боломжгүй байсан. Тэгээд гарынхаа хүлээсийг тайлахаар гараа баг багаар зөөлөн хөдөлгөж эхэлсэн. Нөхөртөө зодуулснаас үүдсэн шархны өвдөлтүүд нь түүнд тэр үед маш их мэдрэгдэж байсан ч тэр өвдөлтүүдээс илүү хэцүү айж байсан зүйл нь угал байсан учраас газар дороос эсрэг мэнд гарахын тулд бүхий л хүчээ шавхан тисэж байсан. Ингэж тэр зөөл нөөр баг багаар хөдлөсөөр гар болон хөлний хүлээс мөн амны хаалтаа авч чадсан. Тэгээд хүлээснээсээ салаад аажмаар дээш биеэ түлхсээр нүүр хэсгээ дээш нь гаргаж чадсан. Яг тэр үед түүний нүдний өмнө цочирдом дүр зураг байсан нь нөхрийнх нь машин тэр газраас яваагүй яг байрандаа зогсож байсан. Тэр үед гадаа харанхуй болчихсон, машин дотроо бүдэг гэрлээ асаачсан, цонхнууд нь цандчихсан байсан болохоор Чэ Кёнган машин дотроосоо Ан Ёнсугийг анзаараагүй. Тэгээд Ёнсуг дахин цаг алдаж болохгүй гэдгийг ойлгон хамаг хүчээ шавхаад дээр байгаа хүнд модоо өөрөөсөө холдуулан хоёр гараар майжин газраас мөлхөж гарч чадсан юм байна. Тэр машин байгаа газрын эсрэг зүг рүү хамаг чадлаараа гүйсэн нэг ч удаа зогсолгүй яг л нэг чиглэл рүү ой модон дундуур 30 гаруй минутын турш 10 км зад гүйсэн байна. Удалгүй Ан Ёнсуг гэрэл нь хасаалттай байшин харсан. Шөнийн 12 цаг 50 минутын үед бүх бие нь шавар шахаа болчихсон. Ан Ёнсуг Вашингтон мужийн Турстен Торгийн Стедмен Роудын ойролцох нэгэн байшингийн өмнө очсон байна. Ан Ёнсуг ямар ч эргэлзээгүй шууд хаалгыг нь тогшсон. Удалгүй байшингийн хаалгыг онгойлгосон ба гэрээ эзэн түүний байгаа байдлыг хараад цочин орилсон. Ан Ёнсуг түүнд чичирсэн хоолоогоор түүнийг нөхөр нь амьдаар нь газар дор булсан арайхийн амьд гарч ирлээ гэх үг нь түүнд итгэмээргүй санагдаж байсан. Гэрийн эзэн түүнд ихэндээ бол итгээгүй худлаа ярьж байна гэж бодсон. Гэхдээ Ан Ёнсугийн байгаа байдал үнэхээр газар дороос гарч ирсэн мэт харагдаж байсан. Тийм болохоор юутаач хурдан 911 рүү уцтаж дуудлага өгсөн ба энэ үед нөхрөөгөө ирчих байх гэсэн айдсаасаа болоод Ан Ёнсуг байшин доторч орч чадалгүй байшингийн ардхан тал барилах жижиг сарвчанд нуугдаж байсан. Ингээд шөнийн 1 цагийн үед цагдаа нар ирсэн. Ан Ёнсуг нуугдаж байгаа газараасаа шууд гарч чадалгүй айдас давтсан суусаар яг нөхөр нь биш цагдаа нар байна гэдгийг сайн ягтал нуучнаасаа хэсэг хугацааны дараа гарч ирсэн байна. Тэгээд Ан Ёнсуг цагдаа нар дээр гүйж очоод амьсгаагаа аваад аль болох ойлгомжтойгоор бүх зүйлийг ярихыг оролдсон гин. Цагдаа нар түүний мэдүүлгийг сонсонгоо түүнд анхан шатны тусламж үзүүлэн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тэгээд шууд түүний нөхөр Чэ Кёнганыг хайж эхэлсэн. Ан Ёнсуг нөхөртөө барьцаалагдаг машин сууж сураггүй болоод 12 цагийн дараа арайхийн цугтаж чадсан. Тэгээд түүнээс хойш хэдхэн цагийн дараа буюу 2022 оны 10 сарын 17-ны өглөөний 7 цаг 38 минутанд Чэ Кёнганы машиныг Стедмений замын ойролцох ой болох Ан Ёнсугийн цугцсан ойгоос 180 метрийн цаанаас олсон. Ингээд удалгүй 8 цаг 2 минутанд Чэ Кёнганыг хүртэл баривчилж чадсан. Тэр цагдаа нарт ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй, байцаалтын дүнд ямар ч мансууруулах эм бодис хэрэглээгүй байсан. Сэтгэл санаа болон бие махбодын хувьд хэвэн байгаа нь батлагдсан байна. Цагдаа нар түүнийг хүн амны хэрэг хийхээр завдсан, хүн барьцаалан хулгайлсан, мөн хүчирхийлэл үйлдсэн зэргээр буруутгасан. Цагдаа нар Ан Ёнсугийг амьдаар нь булшилсан газрыг олж очоод үзлэг шалгалт хийхэд тэр газар 165 см-ийн урттай, 76 см-ийн өргөнтэй, 48 см-ийн гүнтэй нэг хүн дөнгөж орох хэмжээний гүйхэн нүх байсан. Тэгээд тэр дотор Ан Ёнсуг гараараа шороо малтаж байсан уул мөрөөс гадна түүний тэр нүхнээс гарах гэж яаж хичээж байсан уул мөр нь хүртэл үлдсэн байсан. 2023 оны 1 сарын 12-ны өдөр Чэ Кёнганы шүүх хурал болсон. Шүүх хурлын үеэр яллагдагч болон өмгөөллийн тал ширүүн тэмцэлдэж байсан. Тодорхойлбол Чэ Кёнганы тал хэрэгээ хүлээхгүй заргалдаж байсан гэсэн үг. Тийм болохоор эцэст нь уг хэргийн хохирогч мөн гол гэрч болох Ан Ёнсуг шүүх хуралд оролцож мэдүүлэг өгсөн. Тэр нөхрөө өөрийг нь барьцаалан амьдаар нь газарт буушилсан гэж тэр өдрийн аимшигт үйл явдлаа эхнээс нь нэг нэгэнгүй тайлбарлсан удаан хугацааны турш тарчлаан зогоосныг нь хүртэл ярьсан. 나를 던진. He digged the ground and he threw me in the hole. 저에게 또 쏟아부은 Several times he poured dirt on me. 가슴을 칼로 여러 번. He stabbed me several times with his knife on my chest, and then he buried me alive. 아이들을 생각. I told him to think about our children, and he said, I don't need anything. Today, I'm going to kill you. Түүнийг энэ тухайгаа ярьж байх үед нь шүүгчдэд болон шүүхийн танхимд сууж байгаа хүмүүст хүртэл эвгүй сэтгэл төрж байсан. Харин хариуд нь Чэ Кёнганы өмгөөлөгч Чэ Кёнган 20 жилийн турш цэргийн тагнуулын офицероор ажиллаж PTSD гэх өвчин туссан
Энэ үйлдэл нь үүний үр дагавар гэж мэдүүлж байсан. Өөрөөр хэлбэл энэ хэрэг төлөвлөсөн гэмт хэрэг биш, салалт болон өмч хуваах асуудлаас үүдэлтэй хит их стресс нь сэтгцийн хямралд хүргэсэн гэсэн байр суурьтай байсан. Мөн Чэ Кёнган өмнө нь ямар ч гэмт хэрэг үйлдэж байгаагүй гэдгийг онцолж, түүнийг улс их орныхоо төлөө зүтгэж байсан гэдгийг нь хүртэл онцолж байсан. Шүүх хурал 3 сар орчим үргэлжилсэн. Хоёр талын байр суурь хуулийн тэмцэл ширүүн өрнөж байсан. Ингээд 2023 оны 4 сарын 24-ний өдөр шүүхээс Чэ Кёнганы цэргийн албанд авсан сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг харгалзан ял оноосон. Шүүхийн зүгээс Чэ Кёнганы гэмтлийн дараах стрессийн эмгэгийг авч хэлэлцэн хүлээн зөвшөөрсөн боловч энэ нь түүний үйлдэлийг зөвтгөхгүй, тийм боломжгүй гэдгийг онцолж энэ гэмт хэрэгт очруулсан хохирогчд үзүүлэх нөлөө, сэтгэлийн зовлон илүү эрсдэлтэй том асуудал. Түүний давж цаалтаад байгаа стрессийн эмгэгийг шүүхийн талаас хүлээн авч үзсэн ч хохирогчд өгсөн хохирлын хажууд юу ч бишээ гэж тайлбарлсан байна. Шүүхийн шийдвэр гарахад Ан Ён-сугийн зоригтой мэдүүлэг, прокурорын өгсөн асар олон нотлох баримтууд түүнийг гин буруутай гэж үзэхэд нөлөөлж Чэ Кёнганд 13 жил 9 сарын 20 хял оноосон. Мөн ялаа эдэлж дуусаад суслагдсаныхан дараач гэсэн 3 жилийн хугацаатай тэнсэн харгалзах ял оноосон байна. Түүнчлэн эхнэр Ан Ён-суг болон хоёр охинтойгоо уулзахгүй холбоо барих эрхгүй болгосон. Энэ шүүх хурал хэргийг шийдвэрлэхээс гадна Солонгос, Америк улсын нийгэмлэгт тулгарч буй үүнтэй адил асуудлууд сөхөгдөж нийгмийн маргааныг өдөөсөн. Яг ийм асуудалтай хүмүүс илүү аюулгүйгээр тусламж хүсэх, тусламж авах боломжийг олгох, нийгэмлэгийн тогтолцоог бий болгож хэрэгжүүлэх хүсэлт Солонгосын нийгэмд өссөөр байсан. Ан Ён-сугийн амьд үлдсэн нь гэмт хэргийн эсрэг мэдүүлэг өгч гэрчилж байсан зэрэг нь олон Солонгосын эмэгтэйчүүдэд зориг, итгэл найдварыг өгч байсан. Мөн энэ хэргийн дараагаас нийгмийн сүлжээгээр гэр бүл доторх зөрчилдөөн, хямралын талаарх олон нийтийн хилэлцүүлэг хүртэл өрнөж эхэлсэн. Мөн ийм асуудалтай хүмүүст туслахын тулд орон нутгийн дэмжлэг үзүүлэх бүлгүүд шинээр нэгдэж эхэлсэн. Нөхрийнхөө аимшигт хүчирхийллээс мөн үхлээс амьд малтарч чадсан Ён-суг дахин энгийн амьдралдаа буцаж чадсан. Ан Ён-суг зоригтойгоор өөрийнхөө талаар дэлхийн нийтэд мэдэгдэж, өөртөөгөө адил зовлонтой хоригчдод туслах, тэднийг дэмжих чиглэлээр ажиллаж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл тэр өөртөө төстэй зовлонд очирсан хүмүүст урам зориг өгч, ийм зовлонтой хүмүүст дуу хоолойгоо хүргэхийг хүсэж байна гэдгээ илэрхийлсээр байгаа юм байна. Энэ хүрээд бичлэг маань өндөрлөж байна. Бичлэгийг маань дуустал нь үздэг та бүхэндээ маш их баярлалаа. Сувг маань Instagram хаягтай болсон байгаа. Та бүхэн description хэсэгт үлдээсэн хаягаар ороод дагаарай. Бичлэгийг маань хүлээж, үзэж дэмждэг та бүхэндээ дахин баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.